I think it's gonna be a long time. Тэмен дотор мохор гэдэг байна. Хүүе, тестэр үзсэн үү яа гэж хэлсэн шүү дээ. Үгүй би талах үгүй түрүү талах хийсэн дээ. Тэгсэн чи ахиасаа талах хийдэг гээд нэг илэгний ногш нэг юу хоёроос ахгүй юу? Нэг юм талхан дээр тавьдаг хям шиг юм байд штэ. Тэгсэн чи хям нь дахианых илэгний ногш нь гахааных бах юм. Гахаан хош үдэж байгаа юм байна да гэлөө. Үгүй харин тэгсэн чи бүр айгуу сонирн болчлоо. Тэрийг хараад сая талах хийдгсэн чи. Йоо, эвэл чимэг вэ? Эвэл ойлгож байна зү эвэл ойлгож байна. Би яг ингэдэг байхгүй дандаа ингэж намайг амар ингэдэг би ойлгож байна. Тийм үү? Би ч яг ойлгож байна. Арина. Та хоёр ер нь зөгтэй амьдр зүгэл юм. Тэг хүн бай. Дуулаад юм шүү дээ. Хүн бай дуулаад хар хэцүү юм а ядраад тий. Да. Тийм үү? Надад дуулахгүй байхлаар амар хэцүү байдаг шүү дээ. Яа, од эхлүүлье. Тэгэхгүй наа хоёр ч дуулаад унлаа бүр. За тэгээд. Оо за. За уламжлалсаар 5 гаргийн өглөө болсон байна. Ийлэхгүй голдохгүй бол тэр удаагаас өг авч ирнэ. За өглөө болсон ч юм уу өдөр болсон ч юм уу мэдэхгүй одоо. Миний ажил хэр байгаас шалтгаалж та бүхэнд хүрч байгаа. Наа одоо жоохон хоцорж моцроо тэгээ хүмүүсийн ажил мажил эхэлсэн байхад эпизод аплод хийчихэнгүүт хүмүүс их уурладаг. Тэгээд заримдаа миний ажил болохгүй болоо тэгээ жоохон оройтож орд шүү хичлээ. Тэрийг яагаад яг цагийн тулгаж хийдэм бэ одоо? Амар хотод төрж орж ирсэн. Яг яагаад тэр хэдхэн цагийнх нь өмнө эхэлдэг юм бэ? Дитэ. Гэтэ гоё байдгаа. Би л амар хүлээн сонсох дуртай. Тэг яг унтахаас өмнө ч юм уу эсвэл яг нөгөө нэг 2 цагийн үед манахаар ордог байхгүй манай цагаар. Гэтэ сонсч л уддаг шүү дээ. Хүүшээ энэ хүн том болно гэж чинь лүүд юм байна гэлөө. Би нэг актараа авахулсан байхгүй юу. Тэрийг бас 2-7 хоногийн өмнө стори дээр дагч нартайгаа хуваалцсан. Тэгэл бүгд намайг айгүй өрөвдөөлтэй нөө айгүй олон хүмүүс зөвлөгөө бичиж орж ирсэн гэдэг шүү, тэгдэг шүү, TMR ингэж зайлах хэрэгтэй шүү, мэрхтэй шүү гэл. Зарим нь бол ардын имчилгээ чилж илээ, зарим нь бол өөрийнхөө туршлагыг чилж илээ, зарим нь бол ихийн шээс чилж илээ. Тэгэл би тэгээд би ямар нэгэн юугүйгээр одоо эдгийх оролдож байгаа. Шахын аниулахыг. Тэг зарим хүнд ч одоо тий ямар ч актараа мараа гэж байхгүй байхад ариунаад 4-4 байх юм. Би тэгэл хэлхий бүхний хөхт өөр өд юм байна оо. Яслаг ариунаа бүр ёо. Тий бүр амар яслаг нэ тий. Тэсээ юу гэсэн юм? Хүн ондоо ургах юм энэ шүтнүүд чинь. Надаа байхгүй актараа. Тийм үү? Надаа 3 актараа байхгүй. Ганцхан нэг юм тал ургацсан байгаа. Тэгээ зураг мөр авахаар байхгүй гэдэг тий. Би бол нэг ургаад авахгүйсэн санаж байна. Заяа ургангууд нь ахуулсан юм уу те? Үгүй ургаагүй надаа угаасаа хараа. Өө тийм үү? Тэгэхээр би бүр 25 өрөөгүйгээ боддоо. Та нарт зураг авахулсан юм уу? Одоо нөгөө нэг гарч ирээгүй цаанаа бас нуугдсан байт юм билээ штэ бойлон дотроо. Тийм би бол авахулсан чинь хүүх 4 бэ штэ тань гэл юм чинь яагаал уулга алдаад л. Тэ би хүн болгон 4 байдгүй мө гэл бас нөгөө анх удаа мэдгүй л авч гэсэн чинь зарим хүмүүст байдгүй штэ. Одоо германууд бол ихэнхт нь байхгүй. Тийм гадаадуудад айгүй их сайн байх юм. Гэл тэгжилээ. Тэгэхээр зэрэг би манайч одоо нөгөө нэг айраг цагаа адуу мадуу гэдэг. Тэгсэн баа дээ би өөрөө бүх хүний хөвтөлтэй гэл. Тэгээд 2-2-оор навсан чинь ингээд нэг гацсан бүр амар хавдаад бүр яг хамстер шиг болцсон амар юм. Эвгүй царайд болж болсон. Одоо эдгээр гайгүй юу? Одоо тухайн үед ам нэгдэхгүй ярьж болохгүй хоол мол идэж чадахгүй би цөөн миксердэж идэж мэдээд бүр үнэн дурны өнгө гэсэн чи арай одоо гайгүй ярихтай болцсон. За тэгвэл манай заяа бол 25 хүрээгүй байгаа юм байна. Би харин тэгээ бүр шүдний имлэг явсаахгүй юу? Ариунаг актараатай болцсон байна гэд. Үгүй актараатай байна гэд. Тэгээ тэрийг чи юу авах хэрэгтэй юм байна штэ. Тэгээд амир нэг хоббит заа яах чахан шүдэ авах дуртай ч юм уу юу чи. Өндлөг дээр очиод тэгээ миний уусаа гэдэг бойл өрссөн байсан гэсэн чи шүдний салсан ч бойлоо өрсүүлсэн байна гэд. Тэг ингээ бас асууж байгаа хгүй надаа харагтараа байна уу ингээд надаа хараад өгөөч гэсэн чинь зургийг авсан чи танд байхгүй наа ганцхан ширхэг энэ хойно байна. Гэтэ энэ бол асуудалгүй гэж хэлсэн. Тэгэл би ямар сони би яагаад гэлж чи мэдгүй
зарим хүнд одоо ер нь урахаа болцсон гинэ. Ер нь болоод байгаа гинэ. Ахтараа. Тэгээд танд ургаагүй маань. Тэгээд би нөгөө жижиг мижиг юм битээ болохоор тэгдэг юм уу яадгийг. Ясмас жижиг юм ч юм уу. Тэгээд ихсэн. Харин тийм. Миний ахтараа болохоор доотлын хоёр нь яг нөө бойлон доороо байдаг. Гараагүй. Яг л нэг зүйл зай байхгүй учраас запаасанд байгаа. Тийм дээдлийнх болохоор ургацсан. Тэр чинь ихтэй юутай холбоотой гэж ярьж байлаа. Би энийг өмнө эпизодээр ярьсан. Ногстой гэдэг. Тийм санахгүй. Гэхдээ бол энэ бол их чухал. Тэр юу вэ гэхээр хүмүүс энэ яг судалгаа бол яг бүрэн гүйцэд нотолсон биш. Гэхдээ яг тийм холбоо байгааг нь бол хэдэн ер нь бол хүмүүс анзаарсан юм шүү. Тэр нь юу вэ гэхээр юу орчин үеийн хүмүүс одоо ингээ хөгжсөн орны хүмүүс шүдэн дали амных нь зай баг байдаг дандаа. Тэгээд дандаа ахтараагаа ахуулахгүй бол ингээ шүд мөд нь ундаг асуудалтай байдаг. Тэгсэн чинь одоо тийм арай илүү хөгжөөгөө эсвэл одоо зэрлэг мэрлэг хүмүүс байдаг штэ. За юу яхаа маш сайн бодсон шүү одоо. Гэхдээ бүр яг жинхнээсээ одоо ширэнгэн ой дотор байдаг ном сум энэ баг шалдан нөхцөн байдаг тиймэр хүмүүсийг ярьж байгаа хгүй юу? Махч хүмүүс. Махчин биш. Тэгэхээр ерөн зүгээр л одоо шалтан нөхцөн амьдардаг одоо in the wild амьдардаг хүмүүс гэж байгаа хгүй тий. Янз янзын орнуудаас тэдний бүгд ингээд одоо шүд мөдийг нанзаараа тэгээд ер нь одоо ингээд экскавац болдог гавл маал харахад ер нь их шүдэнд тэгшхэн байдаг гинэ. Гоё. Тэгээд яагаад гэдэг тийм нэг энэ болохоор яг судалгаа бүрэн гүйц судалгаа биш. Тэгтээ жоохон холбоо байдаг юм шиг байна. Тэр нь юу вэ гэсэн чинь ямар төрлийн юм жажилдгаас шалтгаалдаг нэ жоохон бахта. За. Тэгэхээр хүн жоохон бахта зөөлөн тэ талах малах одоо кекс торт морт нэг тийм дутуу боловсруулсан бүтээгдэхүүн их иддэг хүмүүс нэг ясн шүдэн тэгж ингэж чангам хадж жажилддаг учраас энэ яг амныхын дээдлийн одоо тэр ясн дутуу хөгждөг нэг шүднийхэн суур ясн. Одоо шүд чинь ясн толбцсон байгаа шүү дээ гавлын ясанд. Тэр гавлын яс чинь тэр олон тусдаа яс нийлж байдаг шүү дээ. Яг нэг том яс биш. Тэгэд яг энэ хамрын чинь тэр одоо шүд тогтдог тэр яс чинь дутуу хөгждөг гинэ жоох хөвгт багт. Зөөлөн юм итгэлээр зарим хүмүүс яах. За. Тэгээд дутуу хөгжихлээрээ тэр урагшаага ургаж гарч ирэх ёстой байсан тэр яс чинь дутуу гараад ам дотор зай чинь баг байдаг гинэ. Тэгээд зай баг байдаг учраас шүд чинь чихэлтээд дали ургадаг. Тийм учраас ахтараа ч авах шаардлагатай байдаг. Яг бол ахтараа болохоор тэр их жоохон занд улам чихэж орж ирж байгаа учраас юу шүд чинь ингээд хоорондоо шахалцсараад унах магадлал байдаг учраас авдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас хүүхдүүдийгээ жоохон багт нь ааруул маруулны хөлхүүлэл хатуу матуу юм идүүлдэг бол яг чухал юм байдаг юм байна гэж одоо би өөртөө бол дүгнээд байгаа. Яг л би болохоор яг тэр дээдлийн яс жоохон дутуу хөгжсөн. Тэгээд миний нэг юу хамрын мөгөрс дали явахгүй тэ хамар бүглэрдэг. Тийм нэг бол миний мөгөрс илүү их ургацсан, нэг бол яг тэнд орон зай дутуу байдаг учраас мөгөрс маань ингээд далицсан байгаа байхгүй юу. Тэгэхээр хүүхдүүдтэй бол жоохон багт нь дандаа бүрэнгүүц боловсрсан зөөлөн юм эдэн юм өгөхөөс гадна одоо өгөхөө багасгаад ааруул мааруул энэ төр хөлхүүлдэг тэр хатуу чихэр бус гэхдээ хатуу юм хүүхдүүдэд бол идүүлэх бол бас чухал байдаг юм байлаа гэж ер нь анзаараад байгаа шүү. Гэтэ энэ бол яг бүрэнгүүцэд одоо тийм судалгаа гарсан биш зүгээр холбоо гарсан тийм яг бүрэнгүүцэд биш дүгнэлт байгаа гэдгийг бас санаж хэлмээр байна. Иесус юм болон yay. Би тэгээд бодсон байхгүй юу. Үгүй нэрээ хүнд илүүдэх юм биш те байж лээ гэдэг гэж би боддог байсан. Монголд бол нөө байгаа юм мэдгэлээс юм л та тэгээд за ямар нэгэн араа асуудалд ороод явчвал урагшаа бараг тэ нөгөөтгөө гаргаж ирээд мөрөө дугааны юм бодоод ахуулгын яваадсан байхгүй. Тэгсэн чинь манай энтгийн шүдний юмч маань өө энэ уртын шүднүүд чинь өөрчлөлт орж эхэлж байна гэ те. Энэ үүдний шүднүүд нь ингээд нөө хэрвээ эн чинь удах юм бол ингээд хоорондоо давхарлаж эхэлнэ гэд. Тэгээ би яалтчгүй л ахуулсан л та. Тэрнээс биш одоо бас чихэр жимсэн дуртай үдчээ. Бас юуны илүүтгэвтэй байж лээ гэж бодоод мэдчихсэн юм аа. Имплант гэж тэ бах мөнгө үржихаар хоп гэдэг гаргаж ирээл чих шиг. Тэр гэж боддог гэсэн чинь гүн блээ. Миний ахтар одоо чихэлтэд байж л байгаа. Манай эмч авал гэж харсан. Гэтэ энд ахтар авах ч мангар үнэтэй байд юм бил шүү дээ. Үнэтэй юу? Энд бол даатгалаар өнгөө авцсан шүү дээ. За байж би 300 эдэг төллөө. Чи ямар эмчтэр очсон юм бэ? Солонгос. Яг солонгос эмчтэр гэдэг байхгүй. Би бол Америк эмчтэр очиад одоо $1500 гэж авсан. Йоо. Танаас ч даатгал амар асуудалтай тий Америкт ч. Энэ даатгал аягүй асуудалтай шүү дээ. Одоо миний жишээл бол gold даатгал аавна гэсэн чинь $500 гэж байна шүү дээ. Йоо амар. Тэгэхээр тэрнээ бүх юм нь орох уу одоо жишээлбэл юу ч байсан орох уу тий? Үгүй.
бүх юм нь ордог нь болохоор platinum гэж байгаа. Тэгээ platinum нь болохоор бараг $700 үнэтэй. Тэгээ тэр болохоор хамгийн сайн нь болохоор яг карманасаа $1000 жилдээ гаргаад тэгээ цаашаа бусдын иншүрэнс чинь даадаг гинэ. 1500 жилээ тиймэрхүү. Жилд 1500. Эхний 1500 2000 өөрөө төлдөг. Gold mold нь болохоор нэг 5-аас 7 8000-ыг карманасаа гаргана. Тэгээ тэр хязгаараа тулангууд иншүрэнс чинь үлдсэний бүгдийг дааж өгдөг. 100%. Тэгтээ сар болгон бас мөнгө өгнө сте. Сар болгон премиум төлнө шүү дээ. 700, 600, 500 зэрэг. Манай энэ гээд бодгоо нэрээ. Жаргаж байгаа юм шиг байна маа тий Европын улсууд бол. Харин ялгаа. Гэхдээ одоо нэг юу үнгүй иншүрэнстэй газар чинь бас нэг одоо хүлээлт мүлээлт гэж байдаг шүү дээ. Одоо юу Канада манад энэ төр бол одоо мессаст орох юм бол жоохон хүлээлтийн цаг байдаг гэж аахгүй үнгүй байдаг учраас бас ингээд юу листтэй. Энд болохоор сайн иншүрэнсийг одоо төлж чадчихвэл хамгийн шилдэг эмч рүү ямар ч хүлээлтгүй юу ч гоо одоо өөрөө очиод эмчилүүлж болдог. Тэр нь яг хуу давуу талархахгүй юм шиг байгаа. Гэхдээ ер нь бол Америкийн бол эрүүл мэндийн даатгал бол ер нь жоохон broken одоо эвдэрхий ажилдаггүй бүрэн гүйцэд ажилдаггүй систем гэж тооцогдоод байгаа шүү дээ. Өвдөх хэрэггүй л амьдрд юм биш үү ер нь? Хамгийн гоё юу чинь юу л гэсэн? Дан гэсэн. Денмарк. Тийм байна. Юугаар Wolfer нь хамгийн дэлхийд number 1 гэсэн. Тэгээд гэхдээ орлогынхоо 60% татвар төлдөг лөө. Амар өндөр. Нилээн өндөр татвартай. Дээрэс нь одоо юм худалдаж авах татвар нь өндөр байдаг хаа та. Гэхдээ орлогын татвар нь одоо чи цалингийнхаа 60% татвар төлдөг хөхгүй. Тэгээд гэхдээ нийгмийн халамж нь амар сайн. Халамж сайтай гэсэн. Халамж амар сайтай. За энийг яриад хам шууд ингээд хүмүүс ингээд голоос нь гараа авчих юм шүү. Өөр сонирхолтой юм байна. Надад бол гоё л. Надад бол гоё л байсан сая. За би энэ эпизодыг эхлүүлэхээс өмнө нэг сонсогчдоос ирсэн одоо private message-ийг direct message гэдэг лөө юу гэдэг лээ? Тийм. DM уншиж өгье заяа. Би энэ надад амар гоё санагдсан. За. Тэгээд эхлээд ингэж бичсэн. Хай дөрвөө сая би нэг залуугийн дугаарыг найзаас нь гууж аваад тэгээд сая залгаад өмнө нь ерөөсө харж байгаагүй тэгээд би шууд хай Facebook-ийг чинь найз байна гэдгсэн чинь нөгөө залуу нь яасан бол гэсэн гинэ. Тэгээд тэгсэн чинь нааг танихгүй л байх л та. Гэхдээ маргааш завтаа бол халуун чоко эсвэл халуун кофегаар дайлаа хамтдаа юм ярьж алхах уу гэсэн гэж нөгөө охин чинь. Тэгээд тэгсэн чинь залуу би амжих болоо да. Гэхдээ яг хин юм болоо. Сайхан санаа байна. Яасан эвгүй юм бэ? Маргааш би 1-3 хооронд завтай байхаа болох юм болов уу гэдгсэн гэж. Тэр хоёр уулзсан юм байна. Тэгээ уулзахаас өмнө уулзахаас өмнө бидэрлээ ингээд юм бичээд ингээд юу ч гэсэн зөвшөөрчлөө маргааш уулзаад юу ярина за юу байна гэхүү яах уу яана ямар ч юмтэй гэд зөндөө асуусан байхгүй бидрээс бид дөрвөөс. Тэгээд одоо ивэл хоёр маань хариулал бүр сайн байна эрэгтэй хүний талаас тий. Энэ охин тэгээд эрэгтэй хүнийг ингээд дейтэнд урчиж байгаа болохоор би тэгээ яах вэ гэж асуусан. Тэгээ би яг энэ DM-д би хариулж таарад. Тэгээ би тэгсэн ямар зөрөгтэй юм бэ. Тэгээд гол нь өөрийнхөө байгаараа тэг хүн урчаад тэгээд өөрөө очиод бантаад байвал тэгээд нөгөө нь бас дагаал бантчих тий. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүн байх сонирн биш зүгээр очиод өөрийнхөө байгаараа гисэн. Тэгээд тэгсэн чинь уулцсан байна. Тэгээд ингээд битсэн. Одоо хамгийн гоё юм бичсэн. Тэгээд мэдээж уулцсан. Уулзаад үнэхээр гоё яриа өрнүүлсэн. Эхлээд уулзаад жоохон бишүүрхэд явах шиг намайг жоохон гадралсан байх л та зүгээр нэг охин өөрийг нь болзоо маягийн зүйлд урихлаар лав зүгээр цаг нөхцөөж байна гэж бодоогүй байхаа. Тийм болоод ч надтай шууд илэн далангуу шулуухан сайхан яриад байсан. Ер нь нэг хүн бие барьчих юм бол нөгөөх нь дагаад намирчдаг юм байна. Хаа явж нөгөө залуу маань нилээн нээлттэй хүн байж таарлаа шүү. Игч зүйлийн талаар ярьж намайг их гоё нүдтэй юм байна гэж дундуур нь шургуулсан. Энэ одоо сэтгэлөө гэсэн байна. Юу гэж бодож байна манайхан? Сэтгэл ах уу? Тэнгэрт ямар гоё юм бэ? Би яа тийм гоё адал явдалтай очирмарх юм. Баяр үргээ мундаг байна амар гоё зөрөгтэй байна. Мундаг байна гоё. Тэгээ өөрөөсөө надад бүр дуртай тортыг минь авч өгч хамтдаа хар хүүтэнд гадаа идлээ. Дарагч сөхөө байхгүй байсан гэж. Романтик. Юу ч гэсэн сайхан өдрийг өнгөрөөлөө
уцтай гэдгээ мартаад уцаа харах цөхөөгөө ботл ерөөсөө өөдөхгүй ярилцсан. Гэдгээ би гэртээ ирээл мэдлээ. Утас нь 95% та гэртээ ирсэн гинэ. Вау. Тэгээ 12 сарын 13 мэдээж миний Facebook-ийн авсан байгаа омо гэж юу. Омо гэж байгаа байхгүй юу? Үгүй солонгос омо гэдэг чинь юу гэсэн үг шүү дээ одоо. Яна гэсэн үг шүү. Тий одоо. Солонгос Яна л гэсэн үг байхгүй тий. Мэдээж миний Facebook-ыг авсан байгаа омо гэсэн. Чи одоо зэрэг гоё мессеж тэгж муу болгоод тэ араас омо. Тэгээ юм уншихад амар юм уншихтаа муу. Тэгээ маш их баярлалаа та дөрөвтэй өгсөн байна. Тэгээд ийм гоё бидэртээ DM явуулсан. Тийдээ маш их баярлалаа. Би тэгээд ингээд ийм олон юм ингээд бичсэн багтан те зүгээр ингээд зүрх дараад өнгөрч чадсангүй. Заавал энийг дугаартаа оруулах гэж бодсон. Nice. Ямар гоё юм бэ? Үнэхээр амьдралаа гоё өөрийнхөө гараар өөрөө сонирхолтой болгож чаддаг гэдгийг жишээг бол бид нар харуулж чадлаа тий. Тийм. Түрүүний актараг авч хаяа шууд энэгээр подкастыг хийсэн дээр юм байна. Аяа. Актараг оруулаа. Тэгээ бидэрт ингээд маа сонсчдэр ингээд зөндөө гоё ингээд өөрсдөө тохиолдсон юм асуудаг бидрээс зөвлөгөө авах гэдэг. Яг ингээд бас зөвлөчихээр бас хэцүү юм дөрүлээ бас нэг зөвлөчхөр нэг хүмүүс юм уу? Мөн шүү дээ. Бүтгүү дөрөв биш үү? Тэгэхээр чи бас одоо хүртэл сингл байгаа бүтлгүүч юм шиг дөрөв болохоор бас зөвлөхөд хэцүү. Гэхдээ иймэрхүү гоё амьдралын чинь гоё мөчүүдийг хуваалцаад үнэхээр гоё өгдөг шүү. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Ийм гоё юм өгөөч гэсэн. Ястаа нэр зүгээр өнгөрцөн бол амар харамсаар мессежсэн байна те. Тэгээ бид нар чи ихэнх нь яад юм аа. Уйдсан ороод нөгөө хүүшээ ингэж битсэн байна. Яг юу гэж хариулах уу гэж дөрүлээ хилцтiin те. Тэгээ яг энэ дугаарыг бол эвшээ яг энэ мессежийг бол бүр ингэж унсан бол бүр илүү гоё санагдлаа. Оддоо маш их баярлалаа. Зүгээрээ. За ингээ бүгдээр асуултаа сонгоцгоё. За тэгээ. Одоо ер нь байхгүй байгаа тоогоо шууд оруулаад цогчул яд юм бэ? Одоо ч 20 дугаар сизон шувтарч байна да сонсогч нар байна. Өдрөгд тэ. Таар туслаа та. Сүрдүүлээд амуу яа. Яа нөө. Омо. Чи надад гоё хэлээ чи ёо. Омо. Юу гэх юм? Ариуна нэг хэлээ. Омо. За юу гэж хэлсэн яад яа. Омо тайд. За 10 гинэ. 10. Сонирхол нэг байх чухал уу? Чухал. Трахтэнс. За нэг хоббитэй байвал чухал юм уу тий? Сонирхол гэхээр чи одоо юу юм? Сексийн тал дээр сонирхол юм уу? Эсвэл зүгээр чөлөө цагаа зүгээр зөв өнгөрүүлэх юм уу? Эсвэл мэрэгжлийн тал дээр юм уу? Чөлөө цагаа хэрхэн зөв өнгөрүүлж байгаа байдал нь хамгийн нөлөөтэй баха. Одоо жишээлх юм бол амар уулан алхдаг залуу одоо надтай уулзсан бол өдөж өгөх бах. Тэртэй. Би ч гэртээ хөгжим сонсоод ч юм уу юм үзэгдчихдэг юм чинь. Байг нөгөө нэг уул молон гасрахалтай тийм хүн бол нэр амар хэцүү бах. Аль-алиндаа л хэцүү бах. Тэр шиг л амьдралын хэмнэлэн таарахгүй байх гэсэн үгтэй тэр сонирхол нийлэхгүй найдаг чинь. Гэхдээ дандаа нэг сонирхолтой аяга одоо их сонирхол нь ижлэх юм байхаар бас уйдгартай шүү ингээл гэртээ ч хамтдаа ууланд гарсан ч хамтдаа шоудсан ч хамтдаа гадаа теннис тоглосон ч хамтдаа байгаад хахаар гоё юм шүү. Надад л залхнаа. Би л залхах юм байна. Би нэг юм чи нэг өөрхөн юмд явдаа би нэг өөрхөн юмд яв юм аа ч гэдэг юм уу нэг тийм. Тустай байвал дараа нь бас гэртээ орой ирээд ярих юм та ч юм уу. Би ууланд явж байгаа юм гэсэн. За энэ тухайд заяа маань эхэлж ярэ. Яагаад? Яах гэж хэрэггүй юм ярьлаа шүү. Чимиг өсөж тэгэж. Хөр юм бэ. Тэгэхдээ надад бол жоохон юу санагдчих магадгүй бах. Байнга ингээд хамтдаа байгаад байвал нэг юм одоо байнга ингээд хамтдаа нэг сонирхолтой байгаад байвал ингээд гэртээ орой морой ирээд ярих марих юм багтаа ч юм уу. Одоо нэг би өөр залуутай уулздаг. Одоо би юу гэдэг ууланд авирдаг тэр залуу маань газрын теннис тоглодог байвал оройн ингээл яриад газрын теннисийн тухай тэр надад сонирхолтой гоё юм яриад би ууланд явсан гоё юм яриад ингээл нэг юм ядчил ярианы сэдэв маань бас гоё болж иж магадгүй хаа гэж би бол бодож байна. Тэгэхгүй ингээл байн хамтдаа хаач явсан цог яваал байвал нэг юм миний гэсэн надын гэсэн нэг тийм орон зайгүй болчих байж магадгүй хаа. За миний бодлоор яг адилхан байна. Сонирхол заавал адилхан байх шаардлагагүй гэж бодож байна. Яг мэдээж сонирхол
адилхан байх юм бол мэдээж хамтдаа өнгөрөх цаг нь айгүй их байх л та. Гэхдээ яг заяагийн хэлж байгаагаар сонирхол тусдаа байх юм бол тэр хүн өөр гисэндээ орон зайтай бас ингээд юу гэдэг орон зайтай байна гэдэг чинь амар чухал юм шиг чухал гэдгийг бид зөндөө юугаас ярьсан шүү дээ. Одоо нөгөө эпизодуудаар тий зөндөө асуудлууд дээр яг ингээд орон зайны асуудал гарч ирдэг. Тэгээ яг энэ сонирхолтой яг тусдаа сонирхолтой байна гэдэг бол маш чухал. Тэгээд гол нь нөгөө хүнийхээ сонирхлыг ойлгох нь чухал баг. Чамаас ондоо сонирхолтой байж магадгүй. Гэхдээ тэр хүн яг ингээд өөрийнхөө сонирхсан юм хийхээр яг бас чамаас авдггүй бас нэг ондоод нэг тийм satisfaction те өөрийнхөө аж аргалыг бас авдаг байх гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Одоо жишээ нь би ингээд Lakers заавал миний найз зөвхөн эсвэл миний ихнэр болох хүн Lakers юм уу эсвэл NBA үзэх шаардлага байхгүй шүү дээ. Гэхдээ наа тэнд цаг зарцуулаад тэрийг үзэж хагаад би энэ чинээс бас нэг аж аргалаа одоо чи миний өгч чадахгүй аж аргалыг энэ хүн авдгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байх гэж бодож байна. Make sense? Make sense. Тийм болохоор биендээ бас нөгөө орон цагийн үгийг гэдэг шиг бас хэрвээ ондоо сонирхолтой бол тэр сонирхлыг ойлгоод тэр сонирхолд нь явуулжсэн дээр л гэж бодож байна. Ивэл. За, надад болвол сонирхол бол адилхан байх хэрэггүй. Гэхдээ яг юу гэдгийг адилхан юмыг үнэлдэг байх хэвээр гэж бодож байна амьдралдаа. Би одоо арай жоохон холоос харж ярих гээд байх шиг санагдаад байна. Юу гэхээр яг хүмүүс сонирхол бол өөр байх бол чухал. Яг л хоёул адилхан сонирхолтой байх юм бол одоо амьдралд нь юу гэдгийг нэг бүх юм рутин болчдөг шүү дээ. Ингээд яг нэг хэвэнд орчдөг. Тийм байх магадaltaй байдаг бах. Гэхдээ өөрөөр сонирхолтой байх юм бол би нэгээ дэмжиж өөрөөр юм хийдэг. Гэхдээ гол нь болохоор хоёр хүмүүс ер нь сэтгэхүйн нэг төвшөнд байх нь чухал байдаг бах гэж би бодож байна. Би энд бол ямар жишээ татах вэ гэхээр яг relationship биш. Гэхдээ би ах бүтээрийн харьцааг авч тавь л да. Тэгэхээр битэр болохоор кинонд болохоор шал өөр тесттэй байхгүй юу? Тэгэхээр би бол ингээл арай илүү sci-fi тийм илүү их адал явдалтай сторийн дуртай. Манай ах болохоор бүр ингээд art house, Европ арт тийм төрлийн кино дуртай байхгүй юу? Гэхдээ хоёулаа адилхан яг киног үзэхдээ за энэ бол урлагийн бүтээл байна. Энэ бол мөнгө олох юутай байна. Энэ бол кино байна. Энэ бол кино биш гэдэг яг тэр одоо энэ бол кино мөн гэсэн яг тийм мэдрэмж нь бол адилхан байгаа даа. Өөрөөсөө болохоор хоёр өөр төрлийн сонирхолтой боловч яг юмыг үнэлдэг мэдрэмж нь адилхан. Яг тэрнтэй адилхан хоёр хүн relationship-д орохдоо яг амьдралын одоо үнэлдэг мэдрэмж, амьдралын одоо юу гэдгийг тийм attitude зан аяс гэх юм уу да тий. Тэгээд яг тийм сэтгэхүүн тийм одоо level нь төстэй байх юм бол яг өөр сонирхолтой байсан ч гэсэн бинийхээ үнц нь одоо юмыг одоо үнэлж чаддаг, сонирхлыг үнэлж чаддаг, биний ойлгож чаддаг яг одоо хэлж байгаатай адилхан. Тэгээд одоо юу гэдгийг хоорондынх нь ялгаа нь асуудал үүсэх оронд бинийгээ дэмжсэн, улам бинийг хурцсан тийм нөхцөл байдал гардаг юм болов уу гэж би боддгоо. Боддгоо. Арина. За, би бол яг зөв буруу гэж хэлж мэдэхгүй байна. Ер нь яхаа зөвөр өөрийнхөө туршлагаас харахад болохоор зэрэг би нэг тийм сонирх одоо ингээд хүн надаас чиний хобби юу гэж асуухаар зэрэг би нэг юм хэлэх үггүй байдаг байсан байхгүй юу? Чөлөө цагаар юу хийдэг вэ гэхээр зэрэг би ингээд нэг хөрх юмтай угаасаа л хийдэг юм ойлгомжтой хичээл заяа. Тэ эсвэл нэг олон нийтийн арга хэмжээ ч юм уу нэг амар нийгмийн идэвхтэй мөртлөө яг өөрөө би юу хүсэж хиймээр байгаа гэдгийг ерөөсөө мэддэггүй тийм хөвгт байсан. Тэгээд ингээд найзлуу малгата болоод хосын харилцаанд ороод ирсэн чинь нөгөө залуу маань амар их тийм өөрийн гэсэн сонирхолтой. Одоо жишээл сакс макс үздэг те. Тэл тэнгүүт би ингээл дагаал ингээл Lakers-ийн тоглолт болж байхад өглөө ингээл босоод үздэг ч юм уу. Эсвэл ингээл спорт машин сонирхдаг тэгэл тэнгүүт нь би ингээл дагаал нөгөөдөл нь бас ямар утгатай юм ч те. Эсвэл ингээ уус хажууд ингээд нэг хүн хойнстай амар гоё моо энэ бүүстрийг хараамаараа ёо энэ яндан мандаг хараамаараа энэ төр мэнтэргээ дахаар зүг би өөрөө ирэхгүй сонирхож эхэлж байгаа байхгүй. Тэгээд ингээл юу гэдэг дото мото ингээд тоглохоор зэрэг ингээл хамт хажууд нь ингээл дагаж багч ингээл сууж мдаг ч юм уу. Тэ нэг тиймэрхүү байдаг байсан. Тэгээд яванда би ингээд яг тэрэнд нь өөрөө бас нэг дуртай болоод эхлэх байгаа ч юм. Эсвэл нөгөө хайртай үнэн тийм байгаад тахаар тэрийг нь дэмжээд ингээд тэр зүйлд нь хамтаа цагаа зарцуулаад ингээд яаж маддаг ч юм уу тий. Тэгээ би тэрэндээ өөрөө бас амар happy байдаг гэсэн. Яа тэгэхээр зэрэг би ингээд түүнтэйгээ хамт яаж чадчихээн. Цагийг өнгөрөөж чадчихээн. Би ингээд бас өөрөө бас
шинэ юм одоо иймэрхүү байд юм байна гэж одоо үзэж ин те шинэ ертөнцтэй бай танилцж ин гэдэг утгаараа баймар дуртай байдаг гэсэн. Тэгээд яг одоо болохоор зэрэг яг тийм хандлага бол надаас бас нэг юм гарахгүй л л дээ. Өөрөө жоохон том болтон болооч тэр юм уу. Эсвэл би бас өөрийн гэсэн энэ хүн тэр юмаа хийгээд ингээд байж хахад би бас өөрөө хийж болох юм байна гэдэг зүйлийг ойлгосон болохоор ч тэр юм уу. Гэтэ одоо хүртэл надаас яг чиний хобби юу гэхээр зэрэг би яг тийм хэлждэг юм байдгүй. Хотлоо нэг юм хөгжим сонсон босгох ч юм уу. Тэний хүмүүс тэнийг хэлдэг шүү дээ. Тиймэрхүү юм яриад байгаа байхгүй. Тэгтээ хүн хоббиггүй ч гэсэн тухайн цаг үед юу хиймээр байгаа гэдгийг бол хийгээд явж хахад тэр хүн ч гэсэн бас өөрийнхөө юм хийгээд явж болох юм гэдгийг бол ойлгосон. Тэгээд яа тийм л зөрүү байл надад анда тэрнээс ш хүн өөрөө сонирхолтой байж болно. Хамт баймаар байгаа үедээ тэрийг хамтдаа хийхэд бол би бас амар асуудалгүй. Ер нь ямар ч нөхцөлд амар flexible би. Тийм хүн байна. Тэгээд би зөв буруу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Сонирхол бол тэгвэл юм. Тэгвэл адилхан тесттэй байх чухал уу? Одоо чинь ингээд хөгжим сонсох дээр ч юм уу, кино үзэх дээр адилхан байх чухал уу? Одоо чи би ингэж бодоод байгаа. Би эхлэе ярьчих. Би ингээд найз зөвхөнтэйгээ ингээд байжсэн чи кино үзэхэр боллоо. Тэгсэн чи хараа хоёлаа солонгос драм үзье гэдэг юм бол надаа гэсэн. Скол бид хоёр ингээд машин дотор ингээд гоё явж исэн чинь те жавхлангийн энэ дуустай айгу хөөрхөн гоё гэж жавхлангийн дуусансаа сонсон. Тэнгүүт амар надад л проблем turn off болох юм шиг санагдаад байна л да. Тэгэхээр иймэрхүү юм дээр одоо зүгээр taste айгу чухал уу? Скол манай миний хайр ийм юмнаас те таашаал аваад байгаа юм ч та яа ихтэйгээ хаях уу? Яг хөгжмийн тал дээр бол мэдэхгүй юм. Ягаад тэгэхээр хөгжим дээр бол угаасаа л ямар ч хөгжим нэг удаа ч гэсэн тоглох хэрэгтэй гэж би үзэлтэй. Яг иймэрхүү юмыг бодсон чинь нэг залуу дээр миний юу амар намайг turn off болгосныг санаж байна. Нөгөө нэг өмсдөг хувцсан гэх юм уу? Стил гэх юм да. Амар юм тод мод өнгөтэй, улбар шар өнгөтэй юм дээр улаан юм өмснө. Цэнгэр өнгөтэй жийсмэс өмссөн ч юм уу. Тэгээд гэрт нь очиод ингээд яасан ч хувцснаа шүүгээ харсан чи ингээд бүр яг неон өнгөтэй заяа. Тэгэл би яна гэж бодоод тэр бас амар намайг яасан юм байна. Одоо тэр хүнээс сонирхлыг авгаа бууруулсан тийм жишээ хамгийн дөрөв цаанд орж байна. Гэтэ тэгээд ер нь бол хэр сэтгэл одоо хөрсөн хүнээс шалтгаална штэ. Хэр хайртай хэр сэтгэл тэр хүндээ гаргаж байгаас тэгэл яг юу ч хүлээж зөвшөөрөх дээр тавьсан байвал тэгэл тэр ятгаа илүүнүүдээ наглан өнгөрөх штэ. Тэрнээс ч зүгээр энэ хүнээс юуг нь өг нь болоо тарчвэ гэсэн дээр явж ивэл тэгээд ер нь бол хайртай солонгос драмагч хамт үзэх л байхгүй одоо. Эцэц тахгүй. Тэрнээс ч тэгээд дургүй байвал тэр хүн чамтай 1000 лейкерс ч юм уу юу ч яриад ер нь бол чамд бас таалагдахгүй бодвол таалагдахгүй л. Ивэл чи бол төр ингээд бит хоёрын ингээд тест болгондоо. Гэхдээ бит хоёр нэг юм хардаг гэсэн. Яг найз охин эхнэр болох хүний талаар яриад тэгвэл ах биш. Тэгэл бас л яг адилхан ч та. Хоёлаа тэгээд адилхан юм яг суурин төстэй байх юм бол тэгээд яг хүнийхэн суурин төстэй байх юм бол интерестүүд нь өөр хат зүгээр шүү дээ. Хоёр ингээл амар гоё чи найз охинтой амар гоё романтик ч юм уу эсвэл юу гэдэг чи нэг өөрийг амар гоё хамтаа өнгөрүүлэх гээл. Зүгээр quality time өнгөрүүлэх гээл. Тэгэл кино сонгохоор болсон чинь чи юу гэдэг чинь нэг амар гоё. Чи ямар кино дуртай байлаа? Нэг түрүү юу гэж хэллээ? За юу Dune. За тийм Dune шиг те кино ингээ sci-fi кино үзье гэлтгсэн чинь найз охин чинь үгүй ноутбук үзье гэх. Эсвэл нэг солонгос ариун юм шүү да. Найз охин. Тэгвэл хоёул ээлжилж ирэл кино сонгоно шүү дээ. Тэг чи хамт үзэхгүй ямар ч байсан? Үзэн шүү дээ. Дургүй байсан ч гэсэн үзэх юм шүү дээ. Яа, тэр чинь яг хуу би өөрөө яг хуу өөрийнхөө хүслээрээ тэгээд бүх одоо хийж байгаа сонголт болгоно өөрийнхөө хүслээрээ хийх юм бол нөгөө нэг бас тоохгүй байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ээлжирээ бинийхээ төлөө ямар нэгэн sacrifice хийх бол бас ямар нэгэн relationship-ийн одоо юу гэдгийг монголоор одоо care гэдэг үг чи юу гэж орчуулагдаж байна? Халамж. Тийм биендээ халамж тавьж байгаа. Биендээ одоо анхаарал хандуулж байгаа тий. Яг өөрийгөө бодож байгаа нөгөө хүнийгээ бодож харилж чадж байгаа гэсэн бас нэгэн тийм одоо үйлдэл юм уу гэж боддгийн. Тэгэхээр би тий нэг өдөр кино үзээд ямар ч хамгийн дургүй кино гэж болон заа. Гэхдээ нөгөө хамтаа үргэж байгаа хүмүүс тэгээд үнэхээр тэр кино дуртай байх юм бол тэгэл хамт үзнэ. Тэгээд үзэхдээ зүгээр үзэхгүй бас тэр киноны давуу талын тэр гоё юмнуудыг бас анзаарах гэж оролдсон шүү дээ. Яг энэ хүн чинь нэг юм хараад өөртөө таалагдаад байгаа. Яагаад таалагдж байгааг нь бас ойлгуул тий. Солонгос залууч ямар хүн бэ гэд.
Тэгвэл тэгэл За доосоо. үсээ солонгосоор засан ш та. Солонгос гэхээр яачаад идэе. Гэхдээ би зүгээр жишээ тавьчаа. Би sorry сонсогч нараа одоо ингээ буруу бодож байна. Одоо яадаг. Энэ би зүгээр жишээ тавьж байгаа шүү. Түүнээс би ингээ солонгос кинонууд муу зөө гэсэн юм биш. Зүгээр би зүгээр хоёр контраст гаргах гэж л тэгж байгаа шүү. За. Тэр бол их чухал. Энэ нэг бас энэ бол өмнө подкаст нэр зөндөө ярьжсэн юм би ярих гэдэг л дээ. Тэр үехээр дан ганц хүнийг өөрийнхөө хайрлахаас гадна тэр хүний өөрөө хайрлуулмаар байгаа арга барилаар нь хайрлна гэдэг бас их чухал шүү, тэ. Та жишээлбэл одоо би хүнтэй өргөж байгаа тэр хүндээ дандаа цэцэг мэцэг чиглаад авч өгдөг, тэрүүгээр өөрийнхөө хайраа илэрхийлдэг байсан чинь нөгөө хүн цэцэг чигладаг үнэлдэггүй хүн байх юм бол тэр хүнд хайрлуулж байгаа гэсэн сэтгэл төрөхгүй. Тэр хүн маань ноутбук шиг эсвэл солонгос драма үзэх дуртай хүн, тэгээ солонгос драма хамт үзэхлээрээ ивэл намайг хайрлаж байна гэсэн тийм сэтгэл төрдөг хүн байх юм бол тэрүүгээр нь л хайрлахгүй болвол тэр хүн бол хайрлуулж байна гэж хязгаарч өөрийгөө бодохгүй. Тэр бол их чухал. Би бол өмнө бол team relationship-д орсон байгаа. Би биндээ яагаад ч мэдэхгүй ингээд зөндөө сэтгэл гаргаад байгаа юм шиг санагддаг мөртлөө нөгөө хүн нь бол тэрэ тийм хайр сэтгэл хүлээж байгаа гэж гэсэн тийм мэдрэмж юусоо төрдөггүй байсан. Яагаад вэ гэхээр зүгээр хайрлуулмаар байгаа байдлаар минь намайг харилж чадаагүй гэсэн тийм одоо асуудал гарч ирсэн байхгүй. Тэгэхээр нөгөө хүн чинь ямар нэг юм дуртай тэгээ та тэрийг өөрөө үнэлдэггүй байх юм бол тэрийг бас ойлгоод үнэлээ тэгээд бас хамт тэр цагийг зарцуулж өөрийнх нь төлөө гэсэн юм хийх бол их чухал байдаг юм байна гэдгийг бол сурсан байгаа. За. Уг би яг тиймэрхүү юм дээр би жоохон нөгөө нэг юу юм шиг ба. Би төвтэй хүн байдаг штэ. Би тийм жоохон би төвтэй одоо би тэрийг юун дээр анзаарсан бай гэхээр одоо би төвтэй гэдэг нь яг юу гэж хэлж байгаа гэхээр миний одоо жишээл бол уулзж байгаа залуу классик хөгжим сонсдог. Тэнгүүдээ би ингээд инди рок сонсдог байлаа гэхэд сонсдог хгүй. Тэнгүүд ингээд тэр залуу ингээд классик хөгжим ингээд сонсхолоор би ингээд хүү энийг сонсож байгаа би нэг сонсоод үзчихье те. Надад бас юм нэмэгдэж багадгүй гэж нэг юм амир өөрийгөө боддог тийм зантай гэдэг юм уу? Тэгээд би тэрнгүүрээ тэгэл тэрнээс ингээл янз бүрийн асуугаал окей хамгийн гоё найлын одоо тэ баах гэж хүн хийм ингээл нэм хэрэгтэй хэрэггүй амир асуудаг ч юм уу эсвэл нэг юм тэрнгүүрээ дандаа нэг юм надад хэрэгтэй юм ирж ин да гэж боддог юм байна гэж би сая бодлоо. Одоо кино мэн үзэхээр ч юм уу ингээл би чинь яг нэг үздэг кинонууд даа шүү дээ аим шиг кино мэн ч юм уу. Тэгэхээр чи тэр хүн ингээл энэдмэн кино үздэг гэхээр ингээл хөөе би ч гэсэн нэг сони энэдмэн кино үзэж авчи надад таалагдах юм билүү гэд нэг юм арай өөрийгөө боддог юм шиг байгаа мэдгүй. Ойлгож байна уу миний ярьж байгааг? Ойлгохгүй. Яг миний эсрэг гэсэн үг ерөөдөө. Харин өөрийгөө боддгоо өөрийгөө золиослт юм шиг. Нөгөө золиослт тэр чинь нэг юм золиослж байгаа биш. Би ингээд шинэ юмд бас өөрийгөө нээж үзэж байгаа байхгүй юу? Би ингээл би ганцхан аимшиг кино үздэг гэл би ингээл тэнхтэл аимшиг киногоо дандаа үзээд явбал бас сонин штэ. Хаяа ч гэсэн нөгөө хүндээ боломж олгоод өө эн чинь бас энэдмэн кино ийм кино энэ хүн сонирхтой маныг хамтдаа үзчих ч юм уу. Эсвэл ари тиймэрхүү байдлыг өөртөө ашигтайгаар харин тийм яг тэгдэм байр гэж би сая бодлоо нэг юм надад юу нэмэгдэхүү гэж хардсан юм байна. Харах үзэгч л байхгүй тий. Үгүй наа чи муухай биш нэ. За харах үзэгч л өөр байгаа байхгүй. Яг гаргаж байгаа үйлдэл нь надтай адилхан боловч би жишээлбэл миний харж байгаа үзэг би хайртайгаа хүнтэйгээ хамт цагийг өнгөрөх гэж байгаа одоо өөрөө баяс чийж яхад чиний болохоор зэрэг би ч нэрээ бас өөр мэдчих юм байх шүү гэж харж байгаа үнцэн өөр байна гэсэн. Хийж байгаа үйлдэл нь адилхан боловч харж байгаа бол яг адилхан юм ярьж байна. Тийм үү? Гурван талд тийм нэг адилхан юм. Тэнгүүтээ ивэл болохоор би тэ өөрийгөө золиослж байна гэж хэлж байгаа байхгүй. Би нэг халамжлахын тулд золиос гаргаж чадчихээн гэж хэлээд тэнгүүт чи болохоор би энэ нөхцөл байдлыг ашигтайгаар өөртөө ашигтайгаар эргүүлж чадчихээн гэж хараад байгаа байхгүй. Энд ч одоо тийм муухай зүйл биш үү? Баян ашиг сонирхол. Гурван талаас нь ярьдаг юм. За чи яаль өнцгтэр зогсож байна од. Би бол харин хэлээд шүү дээ. Надад тэр тест адилхан байх амар чухал байх гэж бодоод байгаа байхгүй. Нэг би яг ингээд гоё хамтдаа байгаа юмыг яг хамтдаа enjoy хиймээр шүү дээ. Тэгэхгүй гах тэгэл бас золиослж болоо болно. Аюул шиг гэхдээ нэг юм дотоо ингээд тэр дотор ингээд нөгөө аяг ингээд нэг тал дүүрээд байгаа байхгүй. Сэн залуу вэ? Окей, асуулт байна. Хоёрын ингээд бид хоёрын хамтдаа хийдэг тийм тест үүсгэж болтгүй юм уу? Хаашаа дундаасаа. Болно шүү дээ. Тийм. Болох л та. Яг ихэр байсан бол магадгүй. Чи тиймэрхүү юм байж лээ. Шинэ юм судалж үзчихвэл болно тийм. Тэр чинь гэхдээ нэгнийхээ юм дуусах юм биш үү? Харин тийм. Аль нэгнийхээ юм л уусчих тэр явуучих юм биш үү? Ари нэг асуулт. Миний асуулт болохоор зэрэг юм байсан. Тэр хүн чинь одоо өөрийнхөө сонирхлыг танаар тулган шаардвал яах вэ? Тэ чи өсөхгүй байлаа шүү дээ.
би энийг одоо хамт тиймэргүй байна. Чи яг өөрийнхөө цаг одоо гаргаж байгаа цагдаа энийг хийчихээ. Би өөрийнхөө юм хийх гэсэн юм аа гэдэг ч юм. Яг тэгэд тийм өнцгөөс хандхад үгүй заавал энийг хамтын чаттай нэг хийх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тийм байдлаар хандвал яах вэ? Надад бол асуудал. За. Одоо жишээ нь уул нь бол би ойлгоод байна. Тэр хүн ингээд инченс ингээд тэ бас нэг миний өгч чадахгүй аз жаргалыг тэнчээс аваад байна. Ойлгоод байна. Окей чи тэ миний хайр наадхаа ганцаараа ингээд тэ өөр үзчихэлтэй гэдэг чинь. Үгүй чи надтай хамт суугаа заавал үзчих гэдэг юм. Эсвэл хамт суугаад энийг заавал идчих гэдэг юм. Тэгэх юм бол жоох асуудал. Надад бол асуудал. Наач нэгтээ яс нөхцөл байдлаас шалтгааллах баха. Ягаад гэвэл жишээ татхаа те би бол киногоор юм их болдог. Тэр юу гэхээр хүн уржээд ивэлээ. Би энэ киног үзмээр байна. Чи бас үзэх ёстой. Ягаад гэвэл энэ кино бол урлагийн бүтээл. Энэ киноны шилдэг кино болж магадгүй, тийм учраас хоёулаа үзэх ёстой. Гэх юм бол би окей үзье гин. Нөгөө хүн нь би зүгээр л энэ киног үзмээр байна. Тэгээд чиний үзмээр байгаа юм хамаагүй минийхийг л хоёулаа үзнэ гэх юм бол асуудал. Тийм ягаад гэвэл надад одоо за ивэл чи энийг үзмээргүй байгааг мэдж байгаа. Гэхдээ чамд хэрэгтэй гэж бодож байна гэдэг одоо бас миний төлөө баг зэрэг байна шүү дээ. Тэ? Тэгэх юм бол окей ойлгож байна. Бас өөрийгөө бодоод намаа бодож байна. Зүгээр л би үзмээр байгаа. Чиний үзмээр байгаа юм хамаагүй би үзмээр байгаа гэх юм бол тэгж тиймэрхүү байдлаар тулгаж шаардах юм бол дан ганцынхаа амьдралаа тэгж амьдрдаг хүн байлаа гэж бодъё те. Бүх юмаа өөрөөхөө хийх дуртай тэгж шахдаг. Тэгэх юм бол өөрийнхөө амьдралаа явж өөр хүн дээр шах. Өөр хүн дээр шах. Гэхдээ ингэж бас болохгүй юу? гэж хэлэх баха. Байн тэгээд байл асуудалтай. Хаяада ч юм уу эмэгтэй хүмүүс нэг тийм юу байдаг шүү дээ. Ганцаараа үзмээргүй байна тий. Би бол ингээл заримдаа юуны тул би найз залуутай илээ ч юм уу тий. Юуны тул би чамтай хамт амьдарч байлаа. Би ингээд хаяада аимшиг кино үзэхдээ бас хамтдаа үзмээр байгаа байхгүй. Тэгээгүйсэн бол би ганцаараа ч гэсэн сайхан амьдарч штэ. Тэгэд нэг юм хаяада надтай тэгэж үзэхгүй ч юм уу одоо зүгээр л нэг хажуудгүй ингээд сууж яхад би бол дуртай ч юм уу. Яга тийм байж болохгүй гэж хаяада. Тийм бол болно шүү. Тэгээд нөгөөх нь үгүйгээд байвал тэгээд босоор агаал одоо үзүүлж шүү. Тэгээд дараа нь би чад гоё юм. Ингэ штэ. Одоо ингээд нэг удаа ингээд үзсэн. Нэг удаа ингээд окей штэ. За окей нэг юм сонсцсон ч юм уу үзсэн ч юм уу. Бид нар зүгээр жишээ татаад ярьдахаас зөндөө олон юу байгалах тохиолдол байж болох л та. Гэтэ за нэг удаа ингээд үзчихлээ. Тэгсэн чинь дахиад ингээд тэр ингээд автагдаад би тэртээ дургу байгаа мэдсээр ээжж үгүй чи заавал надтай хамт суугаад өнөөрөө энийг үзгээд л яах. Үгүй яг нэг ижилхэн одоо жишээлбэл кинон дээр ярих юм бол эхний нэг удаа би одоо чи нэг шоу байж Bachelor-д тэгээд нэг шоу үзсэн тийм аимшиг. За эсвэл юу гэдэг чинь ингээл хөөхнөө туртаа те sorry амар стереотипик гэдэг эрэгтэй хүмүүс ч үздэг л байна та. Тэгэл тэр надад ерөөсө таалагдахгүй. Тэгэл тэр чинь нэг л 7 хоногт нэг ингээл гараал шүү гараал. Тэгэл 7 хоног болгон хоёулаа хамт энийг үзэл та гэл. Эсвэл Dancing with the Stars ч юм уу те. Надад нэг сонирхолтой санагдаад. Тэрний оронд би serial killer-тэй кино үзмээр хаж байна. Тийм тий. Тэгэхгүй баян тэгээд байвал амар төвхтэй хаа. Угаасаа яаж ч бодсон. Хүн тэгэл нэг эхний удаа дээр үгүй би нэг үзмээргүй байна гэд хэлээ тэгээ би шахсараа үзүүлчихлээ штэ. Тэгээ хоёр дахь удаа дээр нөгөө залуу маань ч гэсэн хэлэх хэрэгтэй хаа. Үгүй тий заяа би ингэж үзмээргүй байна. Чи наадах ганцаар үзээ. Би угаасаа сонирхолгүй учраас тэгээ би тэрийг ойлгохгүй бол жинхэнэ тэнх хүүхэн л хгүй. Тэгэл надаас сал гэсэн үг шүү дээ. Тэгэл ер нь бол тэр чинь амар бараг л хүчрхийлж байна л гэсэн үг шүү дээ. Одоо хүсээгүй юм хэлэх гээд байна гэдэг чинь. Яг хаяада бол бэж болно. Нэг хоёр удаад ч юм уу. Үнэхээр тэр залуу би үнэхээр одоо юу гэдэг ганцаараа ууланд авирдаг юмд явж одоо ганцаараа жишээлбэл цанаар гулгаж үзэж байгаа бол би бас тэгээ хайртай хүнээ дагуулж явмаар шүү дээ. Ганцаараа явахаас санаа зовдөг ч юм уу. Тэгээ гуйж мэж бол окей. Дургууг нь бүр мэдсээр ээж олон дахин гуугаад байл үгүй баха. Хоёлоо бол жоохон санал зөрж байна. Цан. Яна. Юу гэхээр яг хөө хүний одоо өөрийнх нь зан чанараас шалтгаалж те. За одоо юу гэдгийг телевизэр үзэхдээ тэр одоо ирж байгаа хүмүүс маань эсвэл найз маань ч юм уу заавалчгүй Dancing with the Stars үздэг. Гэхдээ бус юм дээр тоодгүй байх юм бол it's okay. Гэхдээ өглөө босоод хоёлоо өндөгтэй талхал идэн өөрөө мэдэхгүй. Орой хоёлоо гахаа махал идэн миний шоуыг л үзнэ. Миний ямаараа газар л явна. Тэ бүх амьдралынхаа бүх юм тэгж амьдрдаг байх юм бол даац амар том асуудал. Гэхдээ яг хүн болгон тэ би жишээд бол одоо steak making тэр шарахтай бол би өөрөө шарах дуртай. Тэ миний шарах арга барил best. Medium rare.
давсалсан, амталсан би өөрөө бүр ингээд грил мэлээ бүр тусдаа бэлдэж ингэдэг. Өөр хүн шарах юм бол би дургүй байдаг. Тэ манай өмнө нэг экс надад мах шарсан чи би гомдолж ирсэн үе байдаг байхгүй юу? Нөгөө тийм харилан таван дээр зүгээр бүр well done болтол шарчихгүй юу харилан таван дээр. Тэгсэн чинь би болохоор өчигдрөөс хойш аваад шинжээгөө амтлаад бэлдсэн махыг минь одоо хэлэхгүй шаарчлаа гэд боён бодчихсан аахгүй. Тэр мөн охин чаавас. Өгөн хэмтэй өгөн тэгээ найзлууд харч өгдөг байхгүй. Намайг холдож байгаа байхгүй юу тийм. Гэхдээ яг минийхаар хийгээгүй учраас би бол амар тэр үед бас баярлаа гэж хэлсэн. Гэхдээ бас дээрээс нь дургуцлаа илэрхийлсэн байгаа. Тэр мөн охин. Тэгтээ одоо яг хүн болго өөрийн гэсэн personality-тэй байгаа байхгүй тий. Тэр хүн бол бас өөрөө өөрийн гэсэн юмнуудтай. Тэгээ тэрийг бол хүснээр нь хийгээгүй үед бас дургуцдаг байсан. Тэгээд бид тэр хоорондын харьцаанд яг тэр балансаа олцсон тий. За Ивэлийн махыг өөр хүн шарж болохгүй. Энэ хүний одоо жишээлбэл гитарыг өөр хүн тоглож болохгүй ч юм уу. Тиймэрхүү байх юм бол тэгээд баланс. Ямар ч балансгүй нэг хүн нь хамаг юм ингээд өөртөө хөрөмтлээд байх юм бол тэр асуудал гэж би бодож байгаа. Тэрийг чи мэдтэл эхний үйлдэл бол гарч л таараа шүү. Дургуугаар чи хийж л таараа шүү. Харин тий. Тэгэл одоо тэр бол алдаа оноос яаш тээ. Гэтэ манай жишээл одоо үргэж байгаа хүмүүс маань 7 хоног болгон Dancing with the Stars үзье гэх юм бол би тэгин давай үзье. Гэхдээ бүтэн сая өдөр болгон миний сонгосон киног хоёулаа бас үзье шүү. Тэгвэл заа гээл тэгэл бид тэр договортой болчлоо. Йоо, ингээ бодохоор хосын амьдрал амар ядаргаатай. Яг одоо миний enjoy хийж байгаа надад амьдрал надад амар таалагдаад байгаа байхгүй. Би зүгээр л яг хүссэн үдэл хүс юм аа гэдэг бүр ёо. Гэт бодохоор хүүш надад нэг сая дурсамж орж ирж чинь би экстагаа байж захта ингэсэн байхгүй. Бид хоёрын шинэ жилийн пари дээр явдаг. Ярьж болж байгаа юм уу? За ёо. Нэг хүнтэй гэдэг юм уу? Экс насаа. За. Би ингээд тухайн үед хамт байсан хүнтэйгээ тэгвэл ядрууд чи ямар ялгаа байгаа. Экс тэгээ юу? Шинэ жилийн одоо ингээд үзлэгт явдаг байхгүй юу? Ингээд хосоороо явж мавдаг тийм үзлэгт ингээд би явлаа. Амар юм гоё болж молцсон. Ингээд ерөөхдөө амар костюм бижагтай те би дааш нь маш зүмссэн чинь. Тэгээ ингээд очиод ингээд тэгсэн чинь ингээд гоё юм хосуудаараа бүжгэлж мүжгэлдэг юм явдаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг би хоёулаа бүжгэлээ гарыг гэдгсэн аахгүй. Тэгсэн өч би гарахгүй гэдэг таахгүй. Тийм зү юу энэ яах гэж ирсэн ингээл би ингээд яг тухайн үед бацаач яж ингээл ягаал тий хошоогоо онжуулал тий. Тэгээ би яах юм ингээл тэгсэн чинь үгүй тэгэл би чадахгүй штэ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юм хаа тэгвэл би өөр хүмүүрээ бүжгэллээ шүү гэдгсэн аахгүй. Тэгсэн чинь нөгөө чинь окей тэг гэлдэг таахгүй. Тэгсэн чинь би амар тайсны голоор болоор явж мовж атснаа даргыгаа очиж өөрч мөрөл заяа. Тэгсэн дарган тэгсэн чинь бас хөрх юм одоо эмхтэй урьж байгаа болохоор гарч ирж байна. Тэгэл тэрүүгээр чинь зүгээр шүү дээ зүвхэл зээл ингээл эргээл савлаа зүгээр байлсмэлсэж зүгээр алж малал дууслаа. Тэг би ингээ бүжгэлж байхдаа харсан бохгүй. Йоо тэгсэн чинь нэг юм яач чадахгүй өөрөө чадахгүй юм чи өөрөө үгүй очиод бүжгэлгээ хэлсэн юм чи. Тэгээ уурлах зурлах гахц царайтай талцаж чадах. Тэгээ би за энэ ай дуусахад бол ямар нэг юм болох юм бэ гэж бодоол очдөг байхгүй. Тэгэл тэгсэн чинь өөр юм йог хэлсэн юм чинь уурлаж чаддгүй. Тэгсэн мөртлөө дуртай байж чаддгүй. Тэгэл ингээл түнтгнэл байгаа л байна. Тэгсэн чинь дараа нь дахиад нэг тийм аяа явсан чинь маа дараа дахиад замаа өрдөг байхгүй. Нөгөө чи хурцэрснээ өрдөг байхгүй. Тэгсэн чинь нөгөө чи за одоо болно. Би өөрөө гарыг гэдгсэн байхгүй. Тэгээд яг тийм байдалд ороход бол хүн тэгээд хүссэн хүсээгүй бод юу гэдэг нэгийгээ харуулах сэтгэлээсээ болоод ч юм уу эсвэл одоо юу гэдэг би яагаад нэрэж чадахгүй байгаа гэдэг бодоо үзлээ болоод ч юм уу аргагүй ихэнд хийх сэтгэл төрд юм байлээ а хэрвээ чиний дээр одоо тэ ингээ хостоо өгч чадахгүй байгаа мэдрэмжийг өөр хин нэгэн эсрэг хүсний хүн чинь тэр эмгтээ чи өгч байгааг мэдрэх юм бол харах юм бол яах вэ? Бас их юм бэ те. Ингээ бодоод үзсэн. Би одоо ингээд нэг газар одоо ингээ найз охиноосаа би одоо Legacy game явж үзлээ гэд. Тэнгүүтээ яг адилхан Legacy үздэг нэг эмэгтэй хүнтэй хамт яваад үзчихвэл маа найз охин боож өхнөс те. Тийм шүү дээ. Боож өхнө аа. Юу анти. Тэгэхээр чин яа бас тийм л юм байна л да. Тэгэхээр нөгөө өмнө заавал ингээд нөгөө яг түрүүн би хэлсэн шүү дээ. Хэрвээ сонирхол нэг байх юм бол хамт байх цаг их байхгүй те. Одоо 24 цагаад одоо хэдэн цагт жишээ илүү хамт байх гэдэг чинь тийм. Тусдаа олонгууд тусдаа тэгсэн мөртлөө бас тэгээ нэг эмхтэй хүн гарч ирээ тэрнтэй хамт ингээд нэг Legacy game үзнэ гэдэг чинь 3 цаг хамт өнгөрөө тэгэл бас зөвүүн санагдтал баг.
Бас тэгэхээр бас нэг тэр чигээр нь дураар нь тавьж болчих. Үгүй Дураар нь тавина гинүү. За юу гэж бодож байна? Мэдгүй би өөрөө явахгүй одоо жишээлбэл тийм бүжгэлгүй гэж шийдсэн л бол мэдгүй тэгэл чи одоо чи хардах уу? Яг уу хардахгүй гэж худлаа бол ярихгүй. Хардна гэтээ тэр чинь ингээд миний гаргасан шийдвэр шүү дээ. Би тэгэл тэр хүн чинь дуртай юм аа хийгээл явах чад би бас ингээд хардаал тэгэл байхаар чинь тэр хүнд ч онцгүй надад ч онцгүй ер нь бол амар. Чи яг ингээд бодлоо ингээд нөгөө түрүү ярьсан шүү дээ сонгодог хөгжим. Тийм. Сонирхдаг найз залуу чинь за би өөрөө ингээд чи энэ хөгжмийг сонирхдаггүй юм чинь би явж нэг опера үзчихэд ирээ гээл те тэг явснаа нэг хүүхэнтэй үзсэн байл яхан чи харамлахгүй юу найз залуу хүүхэнтэй заавал хүүхэнтэй үзэх албатай маа эрэгтэй хүнтэй үзэж болно шүү дээ ер нь зүгээр ярьсан ч үгүй шүү дээ түрүү ариуныг ярьсан дээр би чинь hypothetical юм үсгэдэж штэ хэрвээ ингүүл яхав сонир санагдах юм байна үгүй сонир санагдана гэж ихтэй нэг талаараа уурлагч зуурлахгүй ч байх зөө яг ариунагийн нөгөө хиншиглэх юм байна л да. Нөгөө залуу шиг ер нь нэг юм. Яг шиг. Нэрийг хэлчихэж байгаа даа гэдэг. За ер нь хэлж дөө аач. Болчих юм байна да. Мэдгүй тэгэл уурлуул амар тэнэг байдал би өөр орох хаа. Хардаж мартвал. Тэгээд тийм болохоор ингээд ууралсан ч хардсан ч би ингээд дотроо ингээд чимээгүй байжгаад дараагийн удаанаас нь ч юм уу ингээд нэг юм атайхан хилээд өөрөө мөрөөг бол явах хаа тэр задуу шиг. За хоёлаа явъя хэрвээ тоглолт үзгээр явах ч болоо тэг классик концерт үзгээр явах ч болол окей хоёлаа явъя эсвэл ганцаараа эсвэл эрэгтэй найз заавал яга эмэгтэй хүнтэй явах албатай гэж гээд би шууд дараагийн удаад нь бол тэг хэлчихэл юм байна. Гэхдээ нэг юм тий харамлж байгаа байхгүй тэр чинь харамлж байгаа биш шууд харамлж байгаа гэж хэлэхгүй байгаа мөртлөө чи үйлдэл харамлж байгаа. Гэхдээ ингээд тэр чинь одоо нэг удаагийн концерт бол окей тий жилд нэг удаа явсан бол чинь сайн найзтайгаа ч юм уу. Тэгээгүй ингээд 7 хоног болгоно тим концерт ингээд өөр эмэгтэй хүнтэй одоо би уул шүү. Сар болгоно нэг одоо ингээд театрт сар болгоно шинэ тоглолт гарч байгаа. Сар болгон бол уурлна тий юу солироод аль хойлоо цуг явъя гэж л нөө. Гэтэ би ер нь тиймэрхүү юмд цуг явчих тийм үү ингээд нэг юм миний дургүй юм байсан ч гэсэн дуулахаас бусд нь болвол ер нь нэг юм явчих тийм аа. Ямар ч нөгөө түрүүний хэлдэг шиг өөрийгөө бодоод би юу сурах вэ гэж. Тийм л юм байна. Ивэл бүгдэнд нь явчих штэ. Юу? Яг тэгэл найз зохин ч нөгөөсөө ондоо сонирхолтой байлвал чи нэг адилхан сонирхол явчихна гэжтэй түрүү. Өөр эрэгтэй үнтэй хийжсэн ч окей юу чанд. Окей, наад чинь бол ярих юм байна. Тодорхой юм даа тий. Хоёр өөр тустай юм байна. За. Хоёр өөрөө бас би бол яг ямар мэдрэмж төрхийг мэдэхгүй. Гэхдээ ер нь бол ялгаатай гэдгийг бол анзаараад байгаа. Юу гэхээр миний хүсэхгүй байгаа юмыг өөр хүнтэй хийх нэг нь нөгөөх нь миний чадахгүй байгаа юмыг өөр хүнтэй хийх. За. Тэ? Миний хүсэхгүй байгаа юмыг өөр хүнтэй хийхэд бол надад бол би бол одоо нэг гомдолж болохгүй шүү дээ. Нөгөөх нь хоёлаа ингээд ийм юм хийяг би үгүй. Одоо чинь юу ч хүсэхгүй гэж. Одоо жишээл ингээл нэг өдөр опера үзлээ гэж үү те. Тэгээ хоёлаа опера үзье гэсэн чи би гойг үзмэргүй чи найзтайгаа явчих гээд тэгээ өөр залуутай явцсан байх юм бол бас те. Надаас эхэлж асуусан шүү дээ. Тэгээ би өөрөө үгүй гээд тэгээд надад дараа нь таалагдахгүй юм хийсэн байх юм бол би одоо яг ямар реакц өгөх үү те. Надад ивэл яг наатан дээр чи ингэж чи. За эхлээд чамаас асуусан заяа. Явъя гэсэн чи үгүй гэдгсэн найз нэг залуутай яваад өгсөн. Чи мэдсэн те. Чи үгүйгээ хэлсэн чи юу ч хэлж чадахгүй тийм үстэй. Тэгсэн дараа чамдахгүй биш. Харин тий. Чи юу гэж хэлэх юм? Юу ч хэлж чадахгүй биш. Ямар одоо нөгөө хүнтэйгээ ямар тэгээд relationship тэгээс шалтгаална шүү дээ. Одоо жишээл ингээд миний танд найз тэр зүгээр найз. Би чамд одоо яг ингээд чи одоо яг энэ тохиолдолд яах вэ гэж зүгээр. Чи эхлээ чамаас асуусан нэг залуутай яваад гисэн найзтайгаа. За найз нэг зүгээр найз. Тэгээд чи үгүйгээ хэлсэн болохоор юу ч хэлж чадахгүй. Дараа нь чамаас асуухгүйгээр тэр найзтайгаа дахиад явцсан. Тэгээд чи яагаад ингэ явж байгаа юм бэ гэдэг. Чи тэртээ рүү явдггүй юм чи. Тэгэхээр яах вэ? Тэр бол угаасаа тэр нөгөө найзтайгаа ямар relationship байсан шалтгаална шүү дээ. Зүгээр найз гэдэг чи. Байж байгаа. Гэтэ тараа зүгээр найз чинь дотор зөндөө өөр олон байж болох байхгүй. Окей байж. Жишээлбэл зүгээр жишээ татвал тий. Нэг нь бол за гей найз үлээ гэж бодъё. Эсвэл ажлын найз үлээ гэж бодъё. Асгүй бол
өнгөрсөн 7-ны парти дээр танилцсан ганц сингл залуу. Тэгээ бас өөр төрлийн найзууд байгаа шүү дээ. Тэ? Зүгээр миний таньдаг ажлын найзтайгаа хамт явах юм бол it's okay тоохгүй. Гинт нэг партид очиод нэг шинэ залуутай танилцаа. Тэгсээ тэрнтэйгээ 2-3 удаа операд явчих юм бол магадгүй асуудал. Би мэдэхгүй. Тэгтээ магадгүй асуудал ээж болох байхгүй юу? Тэ? Тэгэхээр тэр бол бас их чухал байж магадгүй. Дөнгөж танилцсан залуутай би ингээд операд явчлаа. Тэгсэн дараа нь ахаад явчлаа. Нэг өдөр клубтчлаа. Тэр чинь ихтэй найз биш үү? Найз л тооцогдсон шүү дээ. Өөрөө юу гэж friendly гэж байна шүү дээ. Өөрөө юу гэж явах вэ? Танилцсан залуу. Харин тийм байхгүй те. Тэгэхээр бас ямар төрлийн одоо тэр хамт явж байгаа хүнийх нь одоо өөртөө харьцаа нь ямар харьцаа гэдгээс бас шалтгааллах байх. Тэ. Гэхдээ жишээл одоо миний мэддэг найз, миний одоо магадгүй миний найз бүтэрийн хамт найзлдаг найз мэдтэй яваад тэгсэн дараа нь болохоор тэ хэлэхгүй мэлхий явах. That's okay. Тэ. Яг л би хоёуланд нь итгэдэг учраас. Гэхдээ жоохон итгэл алдах тийм магадгүй нөхцөл байдал гарч ирэнгүүт проблем болчихж байгаа байхгүй гэж би бодож байгаа. Нэгт. За чадахгүй зүйл нь. Тэрийг бол би яг ямар мэдрэмж төрөхөө сайн мэдэхгүй байна. Би бол тийм яг юм надад тохиолдож байгаагүй. Гэхдээ бол гоё мэдрэмж төрөхөө би мэдчихээн. Тэ? Жишээлбэл одоо ингээл би дуулж чаддгүй байсан чинь нэг дуучин залуутай ингээл караоке дэж ирэл явах юм бол I don't know. Тэ? Гоё мэдрэмж төрөхгүй байж магадгүй шүү дээ. Яг хөө тэр мэдрэмж бол тийм хардалт биш те, харамлж байгаа мэдрэмж биш байж магадгүй. Гэхдээ магадгүй shit бас ингээд надад байхгүй байгаа миг өөр хүнээс олж авч яана гэсэн мэдрэмж төрж магадгүй. Эсвэл болвол нөгөө хүндээ happy ч байж магадгүй шүү дээ, тэ. Жишээлбэл одоо би сэлж чаддгүй байлаа гэхэд өөр найзтайгаа яваад сэлээд ингээл ус мусанд явал тэнгүүд за манай найз ингээд надгүй ирчихсэн бас ингээд өөрийнхөө happy юм хийж байгаа юм гэсэн тийм бас сэтгэл төрж магадгүй. Тэгтээ надад өрсөлдөх сэтгэл төрүүлээд тэгээд хангалттай биш гэсэн тэр хоёр сэтгэлийг ингээд дараалж төрүүлэх нөхцөл байдал байх юм бол гоё биш байж магадгүй шүү дээ. Тэ? Угаасаа хүн л юм чинь жишээлбэл одоо бич явъя гэж бодъё. Тэгээ эвэлээ хоёлаа бич явъя гэсэн чи би одоо ингээд юу гэдгийг би минээсээ ичиж өрөөл окей угаасаа чи гиз хүзээд ингээд урагчсан ямааргүй байна гэсэн чи нэг сайхан булчинлаг гоё битэй залуутай явцсан байх юм бол надад ямар сэтгэл мэдрэмж төрөх гоё биш шүү дээ. Тэ? Тэр бол хардалт биш байх ёсгүй. Тэгээ харамлж байгаа сэтгэл биш байж магадгүй. Гэхдээ ямар нэгэн сэтгэл төрж магадгүй. Яг би өөрийгөө одоо юу гэдгийг хайртай хүндээ хангалттай биш байна гэсэн мэдрэмж төрөх юм бол тэр бол надад хувийн одоо асуудал гарч магадгүй. Эсвэл бол би өөртөө одоо өөртөө ихтэй хүмүүс байдаг шүү дээ. Тийм байх юм бол магадгүй хайртай хүндээ илүү happy байж магадгүй. Тэгэхээр энэ бол чадахгүй юм дээр бол бас яг миний өөрийн self confidence их чухал байхаа гэж бодож байгаа. Тэгээд нөхцөл байдал бол өөр гэж магадгүй. Жохон төрцөн шиг мэдрэмж сүрж байна. Энэ болохоор яг юу тодорхой нөхцөл байдлаас амар шалтгаалж байгаа байхгүй юу? Тэгтээ тэр хүүхэн чи асуудалтай юм шүү ивэл. Ягаад тэр хүн өөрийнхөө бас яаж штэ өөрийнхөө цагийг өнгөрөөж штэ өөрийнхөө хүссэн. Гэхдээ нэг юм амар та нарын хамгийн анхны асуултанд хариулсанчлан тэр хүн яг өөрийнхөө хийх юм. Тэгтээ нэг юм амар найз залуугаа бүр ингээд нэг юм шарын малтж байгаа юм шиг дуулж чадахгүй гэдгийг одоо мэдзээр ирж амар дуулдаг одоо тэг хүүхэнтэй ч юм ингээд яваад өгчвөл одоо миний хувьд бол би жишээлх юм бол надад бол манай тэр залуу амар асуудалтай юм шиг санагдана ингээл намайг дуулж чадахгүй мэдзээр ирж амар окей манай сайн найз мэзэнд бит хоёрын дундын найз мэзтэй явал окей тий одоо ариунаа жишээлбэл караокед нь хаа гэж явал хамаагүй. Тэгээ би бас явсан ч бас болно шүү дээ ер нь бол. Тэгэхгүй тэгснээ юм түрүүчийн 7 хоногт партийн дээр танилцсан дуулдаг хүүхэнтэй цуг явцсан байвал надад бол зүгээр зайл санагданаа нэрээ шүү. Нэг юм намайг амар доошоо их чааж юм шиг нэг юм дуулж чадгүй гэдгийг мэдсээр ижиж нэг юм өөр тийм хүүхэн олсноо цухтаа тэрнтэй караокедж марокедцэн. Албаар яаж байгаа юм шиг тий. Тэрнийг намайг цуг асуугаад хүй хандаа явах уу дуулж чадахгүй ч гэсэн яа тий хамтдаа ингэ сууж иж болно ш. Би заавал тайзан дээр гараад болохгүй маа гэхэд зүгээр доор нь суугаад харж иж болно ш. Надад бол хэрвээ тэх юм бол тэр залуу маань амар асуудалтай санагдах юм байна. Заяа тэгвэл эвэлийг дэмжиж байгаа юм байна. Эвэлийн яг саяны ярьсныг базаад хэлэхэд бол ингэж хэлсэн байгаа шүү одоо. Зүгээр нөгөө нэг тий. Тухайн хоёр хүний хоорондын харилцаа яг ямар байгаа вэ гэдгээс агуу шалгална гэдгийг бас заяа сая нотолж өглөө. За одоо л эвэлийн ярьсанг ойлголоо. За Тэгвэл энэ асуултыг ингэж баацъя. Би зүгээр яг ингээ баацчих ч бас хэцүү юм аа. Гэхдээ сонирхол бол
заавал адилхан байх шаардлага байхгүй. Гэхдээ биендээ зайг өгөөд тэгээд тэр орон зайг нь хүндлэх тэрийг хүндэлж байна гэдэг чинь бас нэг төрлийн халамж юм аа. Нөгөө хүндээ тавьж байгаа анхаарал юм аа гэж ойлголоо. Зөв. Хүндэлж бас хайрлах. Тэрийг. Үгүй надад нэг гинт асуулт гараад ирсэн. Тэрнээ та хэдний товч ганцхан зөвлөж хариулчих уу? Боди. За. Нэг л өгүүлбэр шүү. Ивэлээ. Нэг л өгүүлбэр. Нэвтрүүлгийн цаг. Үгүй ингүүл яах юм бэ? Би ингээд нэг юм хийдэг заяа. Биш ээ. Тэр одоо миний одоо хамт байгаа хүн маань нэг юм хийдэг. Тэгээ тэрийг би ингээд сонирхоод хоёулаа хамт хийлдэ мэлтэй тэрхээр үгүй ээ. Би нэг ганцаараа юм гэдэг ч юм уу. Тийм байл яах вэ? Зайл гэж хэлчих шиг. Хотлоо. Чи нэг ойлгохгүй гэдэг ч юм уу те. Эсвэл үгүй би нэг ганцаараа л хиймээр байна гэдэг тийм хоббитэй ч юм уу, тийм өөрийн гэсэн сонирхолтой байвал тэрийг яах юм? Би бол хүндэлнэ. Тэр бол зүгээр би ч гэсэн тийм хоббитэй. Би бол хүндэлнэ. Одоо жишээ нь зураг зурдаг хүн байвал яах. Би зөвхөн би тэр нөгөө хүн чинь нэг яг ингээд зондоо орж иж тэр зургийг зурна шүү дээ, тийм. Тэгжээж өөрийнхөө юг одоо нөгөө янз бүрийн юм олж авна шүү дээ. Тийм болохоор тэр үнийг яа тэг ганцаараа хийлгэж шүү дээ. Окей. Тэр орон зайг нь өөх. Надад бол яг тэрэнд бол нэр. Тэгээ би ингээд яг ингээд тоглолтоо үзээд ингээд яг ингээд гоё ингээд тоглолт үзмээр ах чи хажуудаа хамт хийе гэд. Тэгээд хамт хийнгүүт энэ яаж байгаа тэр яаж байгаа ингээд их юм бол. Шинэ шүүгч нэг яагаад үлээч юу шүүгүүлүүлээч юу энэ тэр яагаад тоглох зогсч юу энэ тэр гэдэг. Би яг тэгдэг байсан шүү дээ. Тэгэхээр тэр чинь үнэхээр сонирхмаар байгаа байхгүй юу? Тоглолтын өмнө чи яриад өгч болж шин ингэдэг шүү. Ингэж яадаг шүү. Тоглолт ингэж явагддаг байгаа гэд. Гэхдээ тэр чинь ингээд тухайн situation ондсон янз бүрийн юм болно шүү дээ. Өдөр болгоно. За яа. Юу? Би одтой санал нэг байна уу? Өстой санал нэг байна. Одоо би чинь гүүж мөх дуртай хажууд нэг хүн ашигтай гүгээд байвал миний уур хөрөх хаа нэг юм ганцаараа баймаар ах чаа. Тэг хүн нөгөө нь юу л асуулт нөгөө өөрөөс ч доод буруу харилцсан ба шүү. Нөгөө хүн тэгээд байвал үгүйгээд байвал уу? Тий. Би аим гомдож магадгүй юм байна. Өөрөө тийм байж юу? Өөрөө тийм байж гэхдээ яах вэ нэг юм гомдож мэдгүй ихтэй юунаас нь шалтгаалах хаа яг юу хийж байгаас нь. Гэхдээ би амар хүсэж байх чинь миний хүслийг ойлгохгүй байвал жоохон гомдгол. За ивэл би түр хэлсэн шүү дээ. Зүгээр би ч гэсэн өөрийн гэсэн тийм хоббитэй гээд. За станыг өгүүлбэр татаас мана боллоо. Тийм байлаа. Арин өөр яах вэ? Би энэ асуултанд хариулмаар байна. Надад жоохон муухай санагдах хаа би ер нь тэгэл хамтдаа л байгаа юм чинь ингээд ядаж надад сонирхох эрхий маань яагаад олохгүй аа гэдэг л тийм байх. Ядаж би те зүгээр яагаад анхаашдны тухай мэдлэгтэй болчиход болохгүй аа гэдэг тийм өнцгөл хандах байх. Гэхдээ мэдхгүй яг тийм байдлаар толгочуд бас үзэггүй л. Окей. За би амар айс хол юм шиг болоод өнгөчлөө заа баярлаа. Юу би ч бас юм л болчих зүгээр юм. За хэдүүлээ ингээд сонсогч нарынхаа асуулт руу орцгоё. Наадигаас ирсэн асуулт байна. Тэгээд хай үлцэн амьдралаа кинонд орж амьдрна гэвэл та дөрөв ямар кинонд орох вэ? Яагаад гэсэн байна? За яагаад ямар кинонд орох юм? Эвэлээс эхлэе да кино ч юм. За эвэл. Тэгье. Би эсвэл би бодох хэрэгтэй. Бодох хэрэггүйгээр заяа яа. Бодсаарай. За би эхлэхөө. За тэгвэл би ямар кинонд орох вэ гэх юм бол шүү дээ тий. Би үлгэрийн кинонд орох юм байна. Тэр тусмаа Диснейгийн кинонууд орё гэж бодож байна. Яагаад тэгэхээр үлгэр болгонд сайхнаар төгсдөг. Тэгээд тийм болохоор үлгэрийн кинонд орсон дээр хаа. Аимшиг эсвэл алуурчтай кинонд орчвол хизээч хүч юм блэ. Тийм болохоор үлгэрийн кинонд нэг ханхуу болж орчих юм шүү. Орог. Тэ Prince Charming мормен болоод орчих сайхан л. Миний бодлоор тийж байна. Ялангуяа Диснейгийн кинонд оруулал надад бол аюу гоё санагдах юм байна. Надад яагаад ч юусоо орчихгүй байх юм. Ямар ч киноны ямар нэгэн дүр юусоо орчихгүй байх юм. Яг тийм амьдрал амьдрах гэсэн бодол. Магадгүй юу ч магадгүй юм байна. Нөгөө нэг төгсгөлийн мэдж байгаа болохоор тэр амьдралын төгсгөл ямар байгааг мэдж байгаа болохоор хүсэхгүй байгаа бах. Тэгэхээр зэрэг би
Wavy Room Production-ы бүтээл Ариуна гэсэн киноны гол дүр тогломоор байна. Тоглосон байгаа гэж. Тоглож байгаа. Адрагт. Тийм ээ. Ер нь хариултгүй асуулт байна ч. Миний хувьд бол. За ивэл бодож байгаа мó бодоогүй мó? Би бэлэн байна. За ивэл тэгвэл. Би болвол Interstellar. Яагаад? Яг л Interstellar-тэй шүү дээ. Татах хүчийг томьёогоор олцсон. Би яг одоо gravity гэж байгаа шүү дээ. Gravity одоо дэлхийн ертөнцийн татах хүчийг тэрийг black hole руу ороод тэгээд татах хүчийг томьёо болгож гаргаж ирсэн. Тэгээд Interstellar-ийн за энэ spoiler уучлаарай. Одоо нэгд оруулчихдаг. Spoiler alert. Миний мэдих одоо яг gravity-г томьёогоор олоод яг эрдэм шинжилгээний талаасаа тэгээд black hole руу дотор нь орж доторх мэдлэгийг нь олсон тийм одоо цорын ганц кино болж байгаа хгүй. Тэгэхээр ийм мэдлэгийг олсон ертөнц ямар байд юм бэ? Тэгээ ингэж төрөл ийм одоо хөгжлийн дэвшилд очисон хүмүүс ер нь ямар амьдрал амьдардаг юм бэ гэдгийг би мэдмээр байгаа. Тэгээд Interstellar-ын гол юм нь болохоор fantastic жоохон тэгээд яг sci-fi элементүүд оруулсан байгаа. Тэ яг black hole дотор ийм байх үгүйг мэдэхгүй. Тэгээд байж боломгүй юмыг бас жоохон push хийсэн байж магадгүй. Гэхдээ бүр тийм нэг fantastic кино биш. Яг бодит амьдрал дээр байж болох гэсэн тал руугаа явцсан. Тэгэхээр миний толгонд буугаад байгаа хгүй. Ийм ертөнц одоо ийм их мэдлэгтэй ийм ертөнцид ер нь одоо ертөнц дуссан л одоо ийм огторгууд амьдрах ямар байд юм бэ гэдгийг би мэдмээр байгаа. Тэгэхээр тэрийг бол хармаар учраас энд амьдарч үзмээр байна гэсэн үг. Аргагүй ертөнцийн үе юм аа манай ивэл. Аргагүй хөлддөг үе юм аа. Тийм байна шүү. Чи бол нэрээ хамгийн ертөнцийн хамгийн сүүлийн хүн болж хөлдөг дууснаа нэрээ шүү. За яа. Би нөгөө юунд орж би нөгөө юу үзэж байгаа гэж бодсон. Англи хатааны тухай тийм кино байдаг шүү дээ. Crown. Тийм. Тэр киноны яг одоо ихтэй яг Англи хатаа хааны гол дүр тоглож нэг юм ямар байдаг бол гэж мэдмээр санагдсан гэл бүх талаасаа. Тэр чинь амар асуулт бол үлдсэн амьдралаа тэнд өнгөрөө шүү дээ. Хамаагүй ээ. Тэгэхээр чи надад үлдсэн баг амьдрал байхгүй юм шүү. Амар хөшин болцсон юм. Тэр киноны өгөөж гол дүр маань өгчих юм бол тэгэл дагаа өгчин гэсэн үг үстэй үгүй юм уу? Гүү чи одоо яг ингээд Англи хатаа хаан чинь бүр ингээд бүр жоохноос эхэлдэг үстэй. Залуугаас эхэлдэг. Тэгэл яг тэрнээс нь эхлээл ингээд явах нь чи. Одоо яг 20 идтэй байгаас авахгүй л явна. Амар сонирхолтой санагдсан. Тэгэл Англи хатаа хааны амьдралаар амьдрах юм шиг. Юу гой санагдсан? Тэр нөгөө хүүхэн чинь тэр нэг хатаан чинь нөгөө уйлж чаддгүй шүү дээ. Ингээл уйлж чаддгүй ингээл бүгдийг ингээл багаас нь нэг юм шал ондоо амьдрал одоо миний амьдралаас шал ондоо ч юм уу тэр ингээд нэг бүх эрх мэдэл байгаа. Тэр улсыг яах ч юм уу. Эрх мэдэлтэй юм шиг мөртлөө эрх мэдэлгүй ч юм шиг тэгснээ ингээд нэг бүр ингээд нэг юм өөр хүн ингээд хатан хаан гэсэн хүн юм шафн болцсон гэдэг чинь бүтээн байгуулсан. Одоо юу гэдэг бүр өөр нэг хүн байгаа юм шиг надад ингэ санагдаад байдаг байхгүй. Тэгэл ямар сони юм бэ? Энэ хүний оронд нэг орж үзэж амьдарч үзэх юм санаж гэж нэг одоо нэг ямар байдаг бол зүгээр нэг хүнээс шал ондоол байгаах гэж бодсон. Яач. Тэгэл нэг юм хүүхдтэй хүртэл нэг юм хайр майр харуулж чаддгүй. Яагаад гэвэл хатан хаан учраас тэр юугаа одоо тий суудал нэрээ авч үлдэх ястай мастач гэдэг нэг юм. Тэгсэн мөртлөө айгүй хийх эрх мэдэлтэй. Тэгэл мэдгүй тэр талаасаа ч юм уу. Надлаа амар сонирхолтой санагдсан. Би дөрөв ингээ хариултаас ингээ санагдсан чинь нэг ийм хоёр ондоо юм гарч ирээд байна. Ариуна битээр адилхан юм шиг. Гэхдээ Ариуна яг тим кино гэж хэлээгүй. Гэхдээ төгсгөлийн мэдээд байгаа болохоос гэж хэлсэн болохоор. Ариуна битээр бол төгсгөлд нь айгу чухал ач холбогдол өгöd байна. Тийм ээ. Яаж төгсдөг чухал. Тийм ээ. Тэгсэн чи ивэл заяа хоёр болохоор ерөөсөө яаж өрнөж байгаа нь чухал. Тэр өрнөл нь чухал амар тийм adventurous хүмүүс юм шиг санагдаад байна. Тийм шүү. Тэгвэл өөрийнхөө амьдралыг яг нэг одоо яг өөрийгөө нэг киноны гол дүрээр тодорхойлох юм бахав. За яа. Dexter. Мэдгүй зүгээр сая санаанд тийж киноны юу? Үгүй аимшиг киноны нөгөө алуурчин тай. Алуурчин. Нөгөө нэг сайн тэр чинь айгу тийм юуны этикийн асуултууд гарч ирдэ штэ. Тэр чинь хүн алдаг хүнийг алдаг залуу штэ. Тийм. Тэгээд яг тийм хүн болд юм уу? Гэж зүгээр сая бодсон. Хаан ширтэд суухдаа. За ивэл Thor.
Яагаад? Урт өстэй бак болохоор урт өстэй надтай адилхан бак. Бас бүдүүж болдог. Харин тийм. Яг тэр нэг бүдүүрцэн би байгаа даа. Тэгээ буцаад гоё үйтэй болцдог штэ. Манайхан мэдж байгаа те бүгдээрээ. Мэдгүй. Одоохондоо бүдүүн хിവэрэл байгаа. Буцаад нэг үсээ тайраад амар гоё үйтэй болцдог штэ. Тэгдэг лөө. Үгүй штэ. Одоо бүдүүн хിവэрээ гоё. Хамгийн бүдүүн бол тус. Одоо бүдүүн хിвэрэл байгаа. За одоо за тэгэхээр сонсогч нараа сонсноо. Яг Thor учраас Thor Love and Thunder гарахад би амар баф болцсон байна. Тэрийг хармаар ах юм бол subscribe баднаа дарахаа бит юм байна. За ариуна. Люси драгатай те. Төсөл нь би яг тийм л амар би I'm everywhere. Тийм нөгөө тархиныхын потенциал нь бүр 100% ажиллаж эхлээд алга болчихдог шүү дээ. Харин тийм AI болоод дуусчихдаг шүү дээ. Мэдгүй бараг бурхан болоод уусаад алга болчихд юм шүү. Би бол Beauty and the Beast-ийн Beast тохл гэж бодож байна. Нэг хүн Disney-г өгд байна энэ. Амар муухай аштай, амар царим муутай. Гэтэ амар хөөрхөн найзхантай. Тэгэл манай найзхан хараар наваг гой залуу болгодог. Хүмүүс харахаар амар мангас шиг. Тийм биш тэг одын яг амьдрал шүү. Зүгт байж. Би яас. Би бол тэгж төсөөл юм. За ингээд ийм гоё асуулт асуусан. Надяда маш их баярлалаа. Тэгээд маа сонсогчноо ч гэсэн өөрсдийнхээ асуултыг бас бидэн лөө явуулаарай. Тэгээд бид нар сонгож байгаад ингэж хариулдаг гэдгийг одоо баг бүгдээр мэддэг болсон дөө. Тэгээ нэмж хэлэхэд бол та нар хамгийн гол нь сенсацтай асуултууд асуухаа битгий мартаарай. Эсвэл зүгээр мэдмээр байгаа асуултаа асуугаарай. Тэгээд бид нар бүгдэнд чинь сонгож хариулах болно. За энэ төгсгөлд бас сануулж хэлэхэд манай сонсогчдоо одоо 4 хоногийн дараа цөмөрөө яг нүүр тулангуулцах гэж байна. Өмнөх дугаартыг хэлсэнчлэн бид нар чаленжаа болоод энэ удаад лайваар одоо ингээд нэг дугаар та нартайгаа хамтдаа хийх тийм чаленж бид нар зарласан байгаа. Instagram-ийн маань дагах юм бол 26 одоо Улаанбаатарын цагаар 26-аас 27 шилжих шөнө тэг цагийн үед бид дөрв яг гоцоогоод ингээд дөрөв талаас сайхан холбогдох болно. Тэр үед бидрийг юу ч шилж болно, юу ч асууж болно. Тэгээ бид нар сайхан ярилцах болно та нартайгаа. Тийм ээ. Тэгэхээр бид нарт хамт join дэж live-д орцохоор гэж санарт бүгдэнд нь хэлмээр байна. За ингээд энэ эпизод маань өндөрлөж байна. Сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Энэ эпизод таалагдсан. Эсвэл бол асуултууд чинь таалагдсан байх юм бол тэрэн дээр YouTube-ийн комментэн дээр хариулахаа бас бити мартаарай. Subscribe button даш notification bell дарах юм бол дараагийн эпизодууд маань та нарт хүргэгдэж мэдэгдэх болно гэдгийг бас сануулж хэлмээр байна. Дээрээс нь Apple Podcast-аар таалагдсан байх юм бол 5 өдөлтэйгээ битгий мартаарай. Instagram дээр бүх коммент бөгөөд DM чим уншиж хариулдаг байгаа шүү. Тэрийг бас сануулж хэлмээр байна. Сонсноо бүгд маш их баярлалаа. Энэ 7 өдрийн өстө сайхан өнгөрөөгөөрэй. Оцэ подкаст байлаа баярлалаа. Bye. Баярлалаа.